хүүхдтэй HSK 3 тисийн тавлага хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлүүдээрээ 3 тисийн сонсох тасгалуудыг ажилласан. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ HSK 3 тисийн шүүсье буюу бичих тасгалыг хэрхэн хийх талаар тавлага хичээл заах болно. Энэхүү тасгал нь шалгуулагчийн хятад хэлний хэлзүү мэдлэг чадварыг шалгах зорилготой бичигдсэн байдаг. Тиймээс бид эхлээд хэлзүүн дүрмээ тавтах хэрэгтэй. Эхлээд орлуулан нөхөх тасгал ажиллая. Та бүхэн дараахан өгүүлбэрийг дагаж уншингаа орчуулгыг нь хараарай. 这种蛋糕太甜了. Энэ төрлийн бэлүү хитрхи чихэрлэг. 这种饮料太酸了. Энэ төрлийн ундаа хитрхи эсэглэн. 这种礼物太贵了. Энэ төрлийн бэлэг хитрхи үнэтэй. Харин одоо та бүхэн дараахан өгүүлбэрийг орчуулаарай. 这些葡萄很新鲜. 这些葡萄很新鲜. Зүйтэй мэдээж 这些葡萄很新鲜. Эдгээр усан үзэм шив шинхэн гэж орчуулна. Бидний мэдэж авах ёстой дараагийн дүрэн бол хятад хэлний 3 дөөгийн ялгаа. Харилцан ярианы явцад ямар дөө болох нь мэдэгдэхгүй бол харин бичих явцад ямар ханзаар бичих ёстойг мэдэж байх хэрэгтэй. Тэгвэл одоо энэ зургийн тухай нэгэн мэдээллийг хамтдаа харъя. Энэ бол миний дүүгийн тоглоом. Аавын хийсэн тоглоом. Аав тоглоом их сайн хийдэг. Анх дүү ийм тоглоомтой болсноо надад баяртайгаар хэлсэн. Одоо хамтдаа эдгээр өгүүлбэрийг орчуулад ажиглая. Энэ бол миний дүүгийн тоглоом. 这是我弟弟的玩具. Тоглоом бол нэр үг учраас нэр үгийг тодтогдог дөө орох ёстой. Өөрөөр хэлбэл дөө нь зөвхөн нэр үгийг тодтогдог байх нэ. Нэр үг тодтогч буй дараагийн жишээг харъя. Аавын хийсэн тоглоом. 爸爸做的玩具. Энэ өгүүлбэрт тоглоом гэсэн үгийг 做 буюу хийх гэдэг үг тодтогч байна. Өөрөөр хэлбэл үйл үг нэр үгийг тодтогч байвал мөн дөө ордог байх нэ. Тэгвэл дараагийн өгүүлбэрийг орчуулъя. Аав тоглоом их сайн хийдэг. 爸爸玩具做得很好. Энэ өгүүлбэрт хийх гэсэн үгийг сайн гэсэн үг нөхөн тайлбарлаж байна. Ингэхдээ дөөг хэрэгэлдэг байна. Өөрөөр хэлбэл нэр үгийг дөө тодтогдог бол харин үйл үгийг дөө нөхөн тодтогдог байх нэ. Үйл үгийг нөхөн тайлбарлахдаа зөвхөн үйл үгийн арданд байрладаг гэдгийг мартаж болохгүй шүү. Тэгэхээр сүүлийн өгүүлбэрийг орчуулъя. Анх дүү ийм тоглоомтой болсноо надад баяртайгаар хэлсэн. 刚开始弟弟高兴地说有了这样的玩具. Баяртайгаар гэсэн үйл үгийг дөө үйл үгтэй холбодог байх нэ. Өөрөөр хэлбэл үйл үгийн өмнө орж нэмэн дэлгэрүүлэхээр бол дөө авдаг байх нэ. Ингээд өгүүлбэрүүдээ нэгтгэн харъя. Энэ бол миний дүүгийн тоглоом. Аавын хийсэн тоглоом. Аав тоглоом их сайн хийдэг. Анх дүү ийм тоглоомтой болсноо надад баяртайгаар хэлсэн. 这是我弟弟的玩具. 爸爸做的玩具. 爸爸玩具做得很好. 刚开始弟弟高兴地说有了这样的玩具. Бид 3 дөөгийн ялгааг иргэн саналаа. Харин одоо илүү баттган дараах тасгалыг ажиллая. Та бүхэн дараах холбоо үгийг орчуулаарай. 我们的名片. 他们家的小狗. 他们学院的老师. Зүйтэй. 我们的名片. Бидний нэрийн хуудас. 他们家的小狗. Тэр айлын гүлэг. 他们学院的老师. Тэдний сургуулийн багш. Одоо дараагийн үйлдвэрийг орчуулъя. 妈妈做的饭. 我们看的京剧.
弟弟踢的球。Орчуулга харцгаая. 妈妈做的饭 Ээжийн хийсэн хоол. 我们看的京剧 Бидний үзсэн дуулалт жүжиг. 弟弟踢的球 Дүүгийн өшгөлсөн бөмбөг. Бид сая нэр үг тодтогдог дөөгийн тасгал ажиллаа. Харин одоо дараагийн тасгалыг ажиллая. 她踢得好。妹妹画得好看。姐姐洗得很干净。Орчуулга хараарай. 她踢得好。Тэр сайн өшгөлдөг. 妹妹画得好看。Дүү гоё зурдаг. 姐姐洗得很干净. Игч маш цэвэрхэн угаадаг. Харин одоо байц гишүүний дөөтэй холбоо үгийг орчуулаарай. 哥哥高兴地说，同学努力地学习。老师生气地问。Орчуулснаа харъя. 哥哥高兴地说，ах баяртайгаар хэлсэн. 同学努力地学习. Ангийн хүүхэд хичээнгүйгээр суралцдаг. 老师生气地问. Багш ууртайгаар асуусан. Та бүхэн 3 дөөгийн ялгааг мэдэж авсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр одоо дараах тасгалыг хийж өөрсдөө шалгацгаая. Та бүхэн тохирох үгийг нөхнө. 您听，他唱，多好听！天安门广场成了欢乐海洋。他们已经详细检查了。Нөхснөө тулгаарай. 您听，他唱得多好听。Та сонсдоо тэр их сайхан дуулж байгаа биз? 天安门广场成了欢乐的海洋。Tiananmen-ийн талбай баяр хөөрийн далай болсон байна. 他们已经详细的检查了. Тэд аль хэдийн наривчлан шалгасан. Та бүхнийг зөв хийсэн гэж найдаж байна. Харин одоо дараагийн дүрмийг тавья. Энэ бол ба бүхий өгүүлбэр юм. Хятад хэлний ба өгтөр үг нь ихэвчлэн монгол хэлний заахын тий ялгалын гээ нөхцлөөр илэрдэг. Жишээ нь 你把那沓木的票给我. Чи наадмын тасалбарыг надад өгөөрэй. 他把他的礼物送老师了. Тэр багшид бэлгээ өгсөн. 苏荣把借图书馆的书拿来了. Сүрэн номын сангийн номыг авч ирсэн гэх мэт. Ийм төрлийн өгүүлбэрийн гол онцлог нь өгүүлэгт хүн, ба, нэр үг, үйл үг, тусагт хүн, бусад гишүүн гэх мэтээр барилдыг та бүхэн сайн тогтоогоод аваарай. Өгүүлбэрийн энэ дарааллыг дахин харъя. 妈妈把蒙古袍送外国人了. Тэгвэл ийм өгүүлбэрийг үүсгэхдээ багийн өмнө мэй гэж бичнэ. Жишээнээс хараарай. 妈妈
把蒙古袍送外国人了. буюу ээж гадаад хүнд дээл бэлэглэв гэсэн өгүүлбэрийг Мама 没有把蒙古袍送外国人. ээж гадаад хүнд дээл бэлэглээгүй гэж үгүйсгэх нэ. харин 妹妹把俄文报还老师了. буюу дүү орос хэл дээрх сонинг багшд буцаав гэснийг 妹妹没有把俄文报还老师. дүү орос хэл дээрх сонинг багшд буцааж өгөөгүй гэж бичих нэ. сүүлийн өгүүлбэр болох 爸爸把刚买的苹果拿来了. буюу аав дөнгөж авсан альмаа авч ирэв гэхийг 爸爸没有把刚买的苹果拿来了. аав дөнгөж авсан альмаа авч ирээгүй гэж үгүйсгэх нэ. Ба өгтөр үгээс гадна мөн бэ бүхий өгүүлбэрийг сайтар мэдэж байх ёстой. Тэгэхээр сануулж хэлэхэд хятад хэл нь бусдын эрхэнд үйлдэгдсэн өрнөлийг бэ өгтөр үгээр илэрхийлдэг. Үүнийг бэ зэжи ба бэ бүхий өгүүлбэр гинэ. Жишээ өгүүлбэрээс харъя. 窗户被打破了. цонх цохигдоод хагарчихсан. гэх ба цонх өөрөө хагарахгүй нь мэдээч үү дээ. Заавал ямар нэгэн гадны нөлөөнөөс болж хагарна. Тиймээс өөрөө үлдээгүй болохоор заавал 被 гэсэн өгтөрөгийг авдаг байна. 香蕉被猴子吃掉了. Энэ өгүүлбэрийг үгчлэн орчуулбал гадил сармагчинд идэгцэн гинэ. Харин монгол хэлнээ сармагчин гадлыг идчихсэн гэвэл илүү ойлгомжтой шүү дээ. 彼得被尼克打了. Питер Никэд задуулсан гэсэн энэ өгүүлбэрт Питер бусдын үйлдэлд өртсөн учраас бэ авах шаардлагатай. Одоо өгүүлбэрээ эргэн харж гишүүдийн дарааллыг харъя. 窗户被打破了. 香蕉被猴子吃掉了. 彼得被尼克打了. Эдгээрээс харахад үүлийн төрцөн этгээд өгүүлбэрийн ихэнд ороод харин үлийг хийсэн этгээд урдаа бэ аваад харин ардаа бусад гишүүдийг дагуулжээ. Үйл төрцөн этгээдийн тухай дахин нэг жишээ авъя. 他的钱包被小偷偷走了. Түүний төрөвчийг хулгайч хулгайлаад аваад явчихсан. Гэхдээ үзэгчдээ одоо дасгал ажиллаж үзье. Та бүхэн жишээний дагуу бэ өгтөрөөг оруулан өгүүлбэрийг өөрчлөөрэй. Жишээ өгүүлбэр нь 别人拿走了我喜欢的那棵圣诞树. гэснийг бэ өгтөрөөг оруулан 我喜欢的那棵圣诞树被别人拿走了гэж өөрчлөх нэ. 妈妈教训了他的弟弟一顿. 哥哥拿走了那本精彩的小说. Одоо хариугаа тулгая. 妈妈教训了他的弟弟一顿. ээж түүний дүүг нэг сургав гэсэн өгүүлбэрийг бэ оруулан 他的弟弟被妈妈教训了一顿хэмээн өөрчлөх нэ. 哥哥拿走了那本精彩的小说. Харин дараагийн өгүүлбэр нь ах тэр сонирхолтой өгүүлгийг аваад явчихсан гэсэн өгүүлбэрийг бэ оруулан 那本精彩的小说被哥哥拿走了гэж өөрчлөх нэ. Үгчлбэл тэр сонирхолтой өгүүлэг ахаар аваад явагдсан гэж орчуулагдах нэ. Үзэгчдээ ингээд бид 3 тэсийн төлөвлөгөөнд багтдаг зарим нэг дүрмээ тавтлаа. Одоо үргэлжлүүлэн уг шалгалтын бичиг тасгалыг хийцгээе. Энэ нь өгүүлбэрийг зөв дараалд оруулах хийгээд галгийн ханз олох гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Ингээд эхний тасгалыг хийцгээе.
Та бүхэн дараах игнээ бүрийн үгнүүдийг өгүүлбэрийн тестараад оруулно. 那本书它被借走了。他的汉语水平得很快提高。他告诉大家，把不敢这件事才那件衬衫原200。зөв хийсэн хэсгээ шалгаарай. 那本书被他借走了. Тэр номыг зээлээд аваад явсан. 他的汉语水平提高得很快. Түүний хятад хэлний түвшин түргэн дээшилж байгаа. 他不敢把这件事告诉大家. Тэр энэ хэргийг бусдад хэлж зүрхлэхгүй. 那件衬衫才200元. Тэр цамц дөнгөж 200 元. Бичих дадлын 2 дахь даалгавар бол галиг болон өгүүлбэр тохирох ханзыг нөхөх тасгал байдаг. Жишээ нь 没关系，别难过，高兴点儿. Энэ мэтчлэн доорх өгүүлбэрийн ханзыг нөхөөрэй. 医院离这儿很远，我们坐出租车去吧。1元是10角，1角是10分。我不认识他，你知道他姓什么？叫什么吗？中间穿红裙子的一定是他妹妹。我已经饱了，不想吃米饭了。Ямар ханц нөхөх байснаа харъя. 医院离这儿很远，我们坐出租车去吧. Имлэг эндээс их хол таксидад явцгаая. 1元是10角，1角是10分. 1 yuan бол 10 мо, 1 мо бол 10 分. 我不认识他，你知道他姓什么？叫什么吗？ Би түүнийг танихгүй, чи түүнийг ямар овогтой хэн гэдгийг мэдхүү. 中间穿红裙子的一定是他妹妹. Дунд нь байгаа улаан пашинцтай нь лав түүний дүү. 我已经饱了，不想吃米饭了. Би аль хэдийн цадчихсан, будаа идмээргүй байна. Та бүхнийг зөв хийсэн гэж найдаж байна. Үзэгчдээ манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр HSG 3 төсвийн бичих даалгавартай холбоотой зарим нэг дүрмээ сэргээн тасгал ажиллаж үзлээ. Дараагийн хичээлээр HSG 4 төсвийн сонсох тавтлах хичээлийг үзэх болно. Баяртай үзэгчдээ. 再见.